Эрхэм сансар таны өнөөдрийн ямар амгалан айлтгая. За өнөөдрийн маань ээлжид подкаст маань эхэлж байна. За өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр намуу эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. За эмчтийн өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та хоёрын ярилцах сэдв маань та улирал солигдоход бэлэн үү гэсэн сэдвээр ярилцсанаа. За манайхан чинь тэгэл нэг өвөл дуусаад хавар эхлэнгөт хүүс таврын ядаргаа гэлтэгдэх те тэрнтэй адилхан одоо бас яг ингээд 100 дуусаад намар боллоо. Намараас яг одоо өвөл рүү очиход бас хүмүүс нэг витаминжуултын аян ч гэдэг юм уу те нэг ийм юмнууд ч гэсэн өрнөдөг те. Ер нь бол нэг ийм улирал солигдоход хүмүүс нэг жоохон хямардггүй юу? Тий, яг цаг уурын нөхцөл байдал ингээд температур, агаарын температурын дээр ингээд солигдохоор хүн тундж одоо тодорхой хэмжээний тасан цогцох механизм явагдаад тэр үед одоо гинт ингээд температур солигдоход хүний дархлаа буурах тий, сэтгэл санааны байдал буурах, хямрах, стресс төртөх гэл ялангуяа манайхан ч одоо нөгөө нэг намрын синдром, хаврын синдром гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь яг ерөнхийдөө бас нэг тиймэрхүү байдгийн байна л гэдгийг ерөнхийдөө одоо онлоод үздэг болоод байгаа. Намрын синдром, хаврын синдром гэснээс яг одоо юу гэдэг тийм сэтгэл зүйн одоо сэтгцийн өвчтөн хүмүүсийн үед яг энэ үйлрэлүүдэд үнэхээр өвчнө сэтэрдэг үү? Тий, яг энэ намар, хавар гэсэн ийм нэг ээлжилтийн солигдох маягийн ийм үйлрэлүүдэд сэтгцийн өвчнөс сэдэрлүүд их байдаг. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэх үйлчлүүлэгчдийн тоон ч гэсэн ихсдэг гэсэн. Энэ яг юу нөлөөлд юм бол? Энэ бол цаг агаарын байдал, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол жишээлбэл одоо ингээл намар болохоор тэг хичээл сургууль эхэлнэ. За одоо ингээ өвөл боллоо. Тэ энэ нэг жил ингээ дууслаа гэдэг юм уу. Ингээл тухайн хүний сэтгэл зүй хямраал эхэлдэг байхгүй. Эморч эхэлдэг юм байна те ер нь. Тий, ер нь бол тэгдэг. Ачаал нэмэгдээл. За одоо тайлан гарах боллоо гэдэг юм уу тий. Тиймэрхүү байлаа. Та ер нь ямар улирал дуртай вэ? Ер нь бүхэл улирал дуртай. Яг нэг дургу улирал гэсэн юм байхгүй. Би сая бодсон чинь би ер нь бүр багын л хүүхд ахын л намрын улиралд их дуртай байсан байна. Тэгээд 9 сарын 1 гээл хөнгөт тэр үед одоо 10 жилийн хүүхдийн үед бол намар эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэгэл яг хаа ангийнхантайгаа уулзалт нь шинэ хичээлийн жил эхэллээ гэдэг утгаар их гоё хөөрдөг байсан. Тэгээд жоохон ингээд нөгөө том болоод ч гэдэм үү одоо яг нөгөө хайр дурлал морлол гээл те 20 морь 18 20 морь наснд бол ингээд тэр намрын ингээл цонхтарж дагаж урсах борооны ингээл юу үдийн туслууч гэдэг юм уу. Тэгэл тэр хийсэж унж байгаа намрын авчаас гэдэг юм уу. Ер нь л их эм ойлроо шүү дээ те. Тий, яг сэтгэл хөдлөлийн байдал амар өндөр болоо. Яг үнэн тий. Нэг бороо оронгод нэг нилээн готраад ч гэдэг юм айгуу тийм сэтгэл хөдлөлийн төвшин айгуу дээшээ доошоо хилбэлж эхэлдэг л үе юм байл л тий. Тэгээд бас ер нь бол яг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гадна гэмтэл асуудлын үндэсний төвийн танил сулгааны албаны эмчнэр яг одоо энэ хавар намрын энэ үйлрэлүүдэд одоо хөлдөлт осголт айгүйх байдаг гэж мэдээлдэг байхгүй юу. Тэгээд тэр энэ үед нь хүмүүс одоо өглөө оройдоо сэрүүн өдөртөө халуун байнгут одоо гэрээсээ өдөр гарч ирэхдээ нэмэг нотой уцтай гарч ирдэг ч юм уу тий. Тэнгүүтээ яг одоо тэр нь мэдээж ив эрүүл хүн хөлдөөд осгоч гэж юу ахав тий. Тэгээд одоо согтруулгын дааны зүйл хэтрүүлгийг хэрэглэсэн үедээ ч юм уу тий осгочдөг. Тэгээд энийн хүмүүс болохоор зэрэг ер нь бол хөлдөлт осголтыг өвөл явагддаг гэж боддог. Тэрэн насын хавар навар ер нь завсралуулаад их эвгүй юм шиг байна тий. Яг тийм байдаг. Жишээлбэл одоо ингээл яг бүр өвөл чинь бараг хасах 40 мөч хүрдэг штеп. Тэгсэн мөрчлөө бид нэр сая намар олоод нэг жоохон нэг бороо ороод бараг хасах градус руу ороогүй байхад чинь яана ямар хүйтэн болж байгаа. Одоо юм байх чи өвөл одоо яана ч гэдэм үү ингээл стресстэй эхэлдэг штеп тий. Тэр чинь яг хүний бие махбод бүр ингээ хүйтэнтэй бүрэн дасан зогсож амжаагүй байна. Хараахан бэлтгэдэггүй байна л гэдгийг ингээд харуулад байгаа. Зөв. Одоо тэгээ сая 10 сарын 1-ээс эрүүл мэндийн яамнаас одоо Монгол орон даяар нөгөө томоогийн эсрэг одоо дархлаажуулалтын аян эхэлжлээ шүү дээ тий. Тэгээ бүдээрээ вакцинд хамрагдараад гээд байгаа. Тэгээ ер нь бол яг одоо нөгөө томоогийн дэгдэлт эхлэж байгаа үе шүү дээ тий. Тэгэхээр одоо бид нэр сүүлийн үед бас хүүхдтэйч тэр заавалчгүй одоо хүчтэй антибиотик эм тариа авч өгөхөөс илүү нэгдүгээрт хоёрдугаарт бас нөгөө өвчнөөс урьсан сэргийлье гэдэг байгаа. Тэгээд энэ үед одоо яг ийм гихгүйгээр зөвхөн хүүхдээ ер нь ямар нэгэн өвчлөөс урьсан сэргийлэх гэвэл яг юу хэрэглүүл хамгийн их цохромжтой юм бол? Харин тий, ягаад энийг одоо подкастын сэдвэн тий яг улирал солирхоход та бэлэн үү гэж асуугаад байгаа гэхээр одоо бэлдэж болдгийм аа гэдгийг хэлгээд байгаа байхгүй юу? За энэ тухайн стресс, энэ нөгөө сэтгэл зүйн байдлын хямрал, одоо сэтгэл гутралч гэдэг юм уу тий иймэрхүү зүйлээс урьсан сэргийлж болдог, энийг эмчилж болдог гэсэн ийм судалгааны сүүлийн 10 жил аягүйх яригдж байгаа. Энэ нь юу юм бэ гэх юм бол пробиотик буюу одоо ашигтай бактериар эдгээрийг бас эмчилж болдгийм байна, сэргийлж болдгийм байна гэдгүүд ингээд батлагцаар ирсээр байгаа, судалгаагаар батлагдж нотлогдсоор ирсээр байгаа. За.
10 жилийн өмнө л гэхэд энэ нь бол одоо таамаг төдий зүйл байсан бол одоо бол аль хэдийн бүр ингээд эмчлэгдээд эхэлсэн. Тийм албан ёсны юм болцсон байгаа байхгүй юу? Яа заавал энэ хавар намрын улирлууд гэж сонгосон бэ гэхлээр Монголд бас нэг судалгаа хийгдсэн байгаа. За. Энийг болохоор Монгол сэтгэл заслжимж доктор анагаах ухааны доктор Оюн Сүрэн гэдэг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн багш байдаг. Энэ амийн хоролтын талаар судалгаа хийгээд энэ судалгаа нь бол 2014 онд нэг сэтгүүл дээр хэвлэгдсэн байсан. Амийн хорлолд хамгийн их тохиолддог улирал бол хавар юм байна гэж гарсан байсан. За. Тэгэхээр яалтчгүй ингээл хавар намрын улирлын нэг улирал солигдож байгаа энэ нэг завсрын улирлууд бол яалтчгүй хүний сэтгэл зүйд маш их нөлөөлж байгаа гэдгийг нотолсон байгаа юм. За тэгэхээр энэс пробиотик нь яг яаж энэс нь холбогдоод байгаа юм бэ? Яаж энэс сэргийлээд байгаа юм бэ гэдгийг судалгаагаар нөгөө нэг хулган дээр туршилт судалгаа хийж үзсэн юм байна л да. Тэрэн дээр ингээд ямар ч бактериудыг бүр цэв цэвэрхэн тийм хулгана. Тэгээд ингээд пробиотиктай тодорхой хэмжээний ашигтай бактеритэй тийм хулгана хоёрыг харьцуулаад үзэхээр тэр нөгөө нэг маш цэвэрхэн хулгана амар их тийм сэтгэл зүйн хямралтай, сэтгэл готралтай байгаа нь одоо нотлогдсон байдаг. За. Надаас их сонь санагдаж байна л да. Яг тэгэхээр зэрэг одоо бид нар ер нь саяхнаас л бид нар пробиотик ашигтай бактери гэж ярьж эхэлсэн болохоос биш өмнө нь бол мэддэгчгүй байсан шүү дээ, тий. Хичнээн мянган ашигтай бактери өвхүүлээд өдөр ингээд ялгацаараа гаргаад байгаа гаач мэдгүй, өөр юунаас авч байгаа гаач мэдгүй л ингээд яваад байсан. Гэхдээ ер нь бол одоо ашигтай бактерийг за нарийн болон бүдүүн гэсэн завар амны үндэд хүртэл за тэгээ нөгөө нэг бидний одоо бэлгийн энэ одоо састад хүртэл ингээд байгаад байгааг бол мэдээд байгаа тий. Гэхдээ би зүгээр энэ сэтгэл гутралч гэдэг юм уу, сэтгэл зүйтэй бас ашигтай бактери холбогдож байна гэхэлэр надад их сонирхолтой санагдаад байна л да. За энийг жоохон тайлбарлая. За одоо сүүлийн үед нөгөө нэг хүний тарих тэгээ хоол боловсруулах зам хоёр ингээ хоорондоо холбоотой юм байна. За энийг одоо gut brain axis гэд англиар хэлж байгаа байхгүй. За ингээд энэ хоёр бол одоо юу гэдэг хоол боловсруулах зам бол хүний бас нэг хоёр дахь тарих юм байна ч гэдэг юм уу тий. Ингээ ийм холбоотой байдаг юм байна. Энэ холбоонд нь энэ пробиотик буюу ашигтай бактери нь маш одоо эергээр нөлөө үзүүлдэг юм байна гэдэг ийм судалгаанууд гарсаар байгаа. За яг ингээ шалтгаан яг тэгж үйлчилж байгаа, яг ингэж байгаа гэдэг нь одоо хүртэл судлагдсаар байгаа. Олон төрлийн онолууд, таамаглууд дэвшигцээр байгаа. Гэхдээ туршилт судалгаагаар бол ямар ч байсан эерэг нөлөөтэй юм байдаг юм байна. Энийг эмчилгээнд ашиглаж болох юм байна гэдг нь бол батлагдсан гэсэн. Зөв. За тэгвэл одоо манайхаа ер нь болоос те ер нь ашигтай бактери ашигтай л юм байна. Бүх л юм ашигтай байна те. Одоо л яг дэмжих нэ те. Яг энэ нөгөө хүүтний улирлууд эхлэхээр ханиад томооны үе эхлээд хүүхдүүд ханиад хүрээл том хүн ч гэсэн ханиад хүрээл хоолой нүгдэл тэгэл нэг өрхөмжтэй ч юм уу үзүүлэхээр угаасаа нөгөө антибиотик бичиж өгөх заалттай. За тэгээд ингээ антибиотик уухлаар дээрэс нь тэр чинь нөгөө нэг ханиад үүсгэж байгаа бактерийг нэмээд одоо хэрэгтэй бактериудыг нь хүртэл адилхан устгachж байгаа юм. Тэгэхээр энэ үед заавал пробиотика хажуугаар нь нэмж уух ч гэдэм үү те ийм байх хэрэгтэй. За хүүхдүүдэд бас ингээд байнгын пробиотикийг нэмэлтээр өгж явах хэрэгтэй гэж байгаа. Яагаад гэвэл өмнө нь болохоор бид нар одоо дээр үед монголчууд нь тарга бүрээл тэр тарга уугаал унтаал тэгэл ер нь пробиотика нөхцдөг байсан юм байна л та. Одоо ингээл нөгөө шууд тарга яг цэвэр сүгээр бүрээд уух айл хотод одоо хэд байх уу тий. Гаднаас аваад ууж байгаа хичнээн ашигтай бактериор баяжуулсан гээл зарж байгаа таргын тэр чинь нөгөө удаан хадгалах бодис хийгдсэн тий. Тэгэл нэг хүмүүс чинь яг уу авч хэргэлдэг ч гэсэндээ нэг тааламжтай бичлээдэг штэ байнгын хөвшүүлж чаддггүй. Тэгтээ нөгөө нэг тэгэхээр за одоо жишээлх юм бол нөгөө GAT Pro 7, GAT Pro 10 гээл энэ чинь нөгөө Монгол улсад ганцхан зөвшөөрөлтөд оруулж ирж байгаа юм бүтээгдэхүүн. Энийг ингээд нэмэлтээр ингээд хэрэглэх юм бол хэрэглэхэд маш их хялбар. Дээрээс нь ингээд хүний биед ороод шингэц тэр үзүүлж байгаа нөлөө нь аюу өндөр байдаг юм байна гэдгийг судалж тогтоочихсан ганцхан зөвшөөрөлтөд тийм бүтээгдэхүүн байгаа юм билээ. Тэгээ бас хүмүүсийн нэг ийм ташаа ойлголт байдаг. Манайхан хүнсний нэмэлт болон биологийн эцвэгт хүнсний бүтээгдэхүүн хоёрыг хооронд нь ялгаж салгаж ойлгохдгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. За хүнсний нэмэлт ч юм бол одоо өнгө будаг оруулагч гэдэг юм уу тий. За одоо нөгөө хүнсний одоо нөгөө Е тэмдэглэгнүүд гэж байдаг штэ тий. За Этэй бүтээгдэхүүн их л байх тусам тэр чинь нөгөө хадгалах хугацааны уртсаал тэгэхээр тэнд ямар нэгэн байдлаар химийн урт найрлага ороод яваад байна л гэсэн үг тий. Гэтэл биологийн эцвэгт бүтээгдэхүүн гэдэг нь одоо жишээлбэл энэ GAT Pro
Тэ одоо яг энэ бид нар хүнсний одоо идэж байгаа зүйлээс авч чадахгүй байгаа юмаа бид нар гаднаас нэмэлтээр л авах гээд нь штэ ер нь бол тий. Тэгэхээр иймж бас 7-10 гэдгийг бас тайлбарлаж өгье тий магадгүй хүмүүс. GAD-Pro 7 гэдэг нь болохоор ихэнхдээ хүүхдүүдэд зориулагдсан. Тийм юм аа. Энэ нь болохоор нөгөө нэг 7 төрлийн 5 тэрбум ашигтай бактери агуулдаг. Тэгээ дээрэс нь хүүхдэд одоо байнга нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг цайр болон селен гэдэг элементүүдийг агуулж өгдөг байна. Тэгэхээр одоо пробиотикод авчин өөртөө хэрэгтэй бусад бүтээгдэхүүнээ ч гэсэн авчин гэсэн үг. Энийг одоо нөгөө нэг өдөр болгон хэрэглээд хэтрүүлэн хэрэглэх нь гаж нөлөөтэй гэсэн ямар ч тийм нотлохоо судалгаа байхгүй. Тийм болохоор байнга хэрэглэх нь хүнд хэрэгтэй юм ашигтай юм аа л гэсэн юмнууд байгаад байгаа юм. За GAD-Pro 10 гэдэг нь болохоор том хүмүүс буюу насанд хүрсэн хүмүүст хэрэглэгддэг. Энэ 10 төрлийн 10 тэрбум ашигтай бактери дээрээс нь B126 гэсэн B-ийн төрлийн витаминуудаар баяжуулагдсан байдаг. За насанд хүрэгчдэд яагаад B витаминууд нь илүү байгаа юм бэ гэхээр насанд хүрсэн хүмүүс ихэнхдээ нөгөө мэдрэлийн ядаргаа гэж ярьдаг тий. Энэ мэдрэлийн эсүүдийг чинь гол тэжээгээд идэг зүйлүүд бол B-ийн төрлийн витаминууд байдаг. Тийм учраас энэ өвчнөөс нь сэргийлэх зорилгоор ингээ B витаминуудыг нэмэлтээр агуулж өгсөн байдаг. За би бол аль альны хүүхдтэй ч өөрөө ч авч хэрэгжилжсэн. Тэгээд хүмүүстэй бас хандаж хэлэхэд хүүхдийн нь бол цэнхэр өнгөтэй, том хүнийх нь ногоон өнгөтэй байгаа тийм. Тэгээд уугад бол маш амар хэлбэр одоо нөгөө нэг бидний максим гэдэг нэг шар кофе гэдэг шүү дээ тийм. Тэрэн шиг ийм савлгаатай байгаа. Тэгээд та цөнхөлж явж байгаа л өдөрт бол өглөөдөө бол би нэгийг л уучаад байсан. Ер нь бол тэгээд хүндэрдгүү түрүүнийхээ өмнөх подкастараас бид нэр өтгөн хаталтын талаар ярьжсэн бас хүндэрдгүү одоо өтгөн хатдаг эмэгтэйчүүд ер нь бол голцсон эмэгтэйчүүд байдаг шүү дээ тий. Тэгээд ашигтай бактери уугаад эхлэхээр миний л одоо өөрийн бие дээр одоо үзнээр бол ямар ч асуудалгүйгээр өглөөдөө бол хүндрээд байдаг болчтой юм байл. Харин тийм тэр хоол боловсруулах зам, хоолны шимэгдэлттэй, хоол боловсруулахад нэг өрүүлцэх хөдөлгөөн зэрэгт маш эергээр нөлөөлдөг. Олон ашигтай талтай. Харин би болохоор зөвхөн нөгөө нэг сэтгэл зүйн хувьд бас ашигтай идэх юм байна гэдгийг ярьсан. Яг тэгвэл өмнөх дугааруудаар айгүй бусад нөгөө ашигтай талуудын зөндөө ярьсан байл. Тийм. Гэхдээ зүгээр би яг эмч нартайгаа ингээд ярилцахад би ч гэсэн бас ингээд огт мэддгүү зүйлдээ бас мэдэж авч яадаг. Тэгээд өнөөдрийн үед бас надад их сонирхолтой санагдсан юм. Би ашигтай бактерийг бол ашигтай гэдгийг нь бол аягүй сайн ойлгоод байгаа. Гэтэл бас яг сэтгэл зүйн талаас те бас ашигтай бактери нөлөөлөд байна. Тэгээд энийг бас одоо ингээд судлаад л байгаа юм байна гэдэг нь бас сонирхолтой санагдлаа. Харин яг сэтгэл готралтай, сэтгэл түгших эмгэгтэй ч гэдэм үү те. Бүр тэрнээс хацуу одоо нөгөө нэг шизофрени, аутизм гэдэг бүр сэтгцийн юм хүнд төрлийн өвчнүүдийн үед хүртэл сэдэрлийг нь багасгах юм байна гэсэн ийм судалгаанууд хүртэл гаргацсан байл. Зөв. За ямар ч байсан бас манай хүү бас хашилтаа болоод хашил судлалын эмчтэй очиж уулзсан. Бас ашигтай бактери бичиж өгчээлээ. Д витамин бичиж өгчээлээ. Тийм тэгээд бодохоор ер нь бол ашигтай бактери ер нь оролцохгүй газар гэж баг байхгүй л ах шиг болоод байна. Одоогийн байдлаар тий. Өмнө нь бид нэр одоо нэг 20 дугаар зуунд жишээлх юм бол бактери вирусаас сэргийлээ тий. Бактерийн эсрэг дандаа юм хэрэглэе ингээл бүх юм амар цэвэр цэмцгэр байх хэрэгтэй юм шиг яриадсан бол одоо эргээд буцаад энэ бактери чи хэрэгтэй юм байна. Бас жоохон бохир орчин чин дараа нь хүнийг харшилгүй болгох хэрэгтэй юм байна гэдэг юм уу тий. Иймэрхүү тал руугаа ингээд шинжлэх ухаан одоо дахиад эсрэгээр ингээд өөр тэл тал руугаа яваад хөгжиж эхэлж байгаа. Зөв. За ингээд ер нь бол та тэрийн ярилцах цаг маань өндөрлөх дэшегээ хандж जैन. Тэгээд нэр түрүүний эмчийн бас хэлсэн дээр албан ёсны эрхтэйгээр гээд бүр дурдж өгсөн яг Монгол улсад бүртгэлтэйгээд тэгэхээр бас манайхан яг энэ хил гаалаар орж ирж байгаа. Тэгээд энэ Монгол улсын одоо эмийн бүртгэгдсэн гэсэн үг. Тэгээд ийм ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар бүртгэлтэй гэдэг нь бол одоо эргээд нөгөө нэг буйх эзэн буцах хаягтай гэдэг тодорхойлж өгч байгаа гэж би ойлгоод байгаа мөн үү? Тийм яг үнэ. Зөв. Тэгэхээр албан ёсны дээр эрхтэйгээр оруулж ирж байгаа газар нь ямар газар байгаа нь тэгээд одоо энэ би бол ерөөсөө гэрийнхээ ойрхон хөрмөн эмийн сангаас гүйж орол авчдээ штэ. Тэгэхээр одоо бүх эмийн сангуудаар байгаа гэж ойлгож болох уу? Бүх эмийн сангуудаар зарагддаг. Энийг нөгөө Анунгой фарм оруулж ирээд тэгээд эмийн сангуудаар бол зарагддаг гэсэн. Зөв. За эмч тэгээд дүгнэлт болгоод бас дуусахгүй. За тий. За одоо хүүдний уйлрал ирээд уйлрал солигдож байгаа ийм үеүүдэд аль болох стресстгүйгээр стресс менежмент хийхин тулд бас нэг стресс менежмент хийх арга чинь одоо пробиотик байж болно шүү. Энийг хэрэглээд үзээрэй, туршаад үзээрэй.
туршаад үзсэн байхад ямар ч гаж нөлөө сөрөг байхгүй шүү. Харин ч эерэг үр дагавартай шүү гэж хүмүүстэй зөвлөмөр байна. За тэгээд бас заавал улирал солигдоход ч биш. Өнөөдөр бид нэр саяхан манайхан ч бас тэг зогсолт хүртэл хийлээ штэ тий. Тэгээс та ачаалал, замын ачаалал инээ дээрээ хүүхдээ өргөж өгнө ингээл байнгын стресстэй байгаад байдаг. Тэгэхээр та бас нэг пробиотик буюу ашигтай бактерийг аваад уугаад үзээрэй. Магадгүй өөрөөр нөлөөлөгч юм билүү те. Шууд ингээл нөгөө нэг амар сэтгэцэд нөлөөлдөг юм шиг биш ч гэсэн. Тийм. Тэгээ ганцхан сэтгхүүд биш. Өөр босод бүх юмд чинь ашигтай учраас ашигтай бактери хэрэглэж чившээрээ. Тэгээд томоогийн улирал эхэлж гин хүүхдүүдэд бас томоогийн яг энэ өвчлөөс сэргийлэхийн тулд бас хүүхдтэй ч гэсэн та ашигтай бактери авч уулгаарай гэж зөвлөөд тэгээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлөө. Нам өмчтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.